Агаар тэнгэр туурын дунд таныг эндээс тэнд хүргэнэ. Би бол Ата Бургажаа. Энэ бол миний гэр. За би лайв момор хөгжмийн продюсер ажилладаг. Орчин үеийн хөгжмийг хуучны язгуур хөгжмийн элементүүдтэй холбож фьюжн хийдэг, нийтлэл хөгжмийн соёлын нийтлийг нэгсэндээ хийдэг гэж хэлж болно. За Монгол соёл Монгол уламжлалт соёлд бол аюу дуртай. Тэгээд би өөрөө уран бүтээлч учраас бас нэг өөрийн гэсэн нэг юм орчин уур амьсгал бүрдүүлэхийн үүднээс л ирэхэд орчин бүрдүүлсэн. За энэ нэгдүгээр урлалын байшнууд лав ямарчсан 87 88 онд үед баригдж эхэлсэн гэдэг юм л. Гэхдээ манайх бол 90 онд хамгийн анх орж исэн. За энэ хэсэг бол миний ажлын талбар байна. Ажлын тоноглолууд. За тэгээд энэгээр бол миний гэрт хамгийн нандин гэсэн хадгалагдж ирсэн манай гэрийн хэсгүүд, энэ шаазан мэдлэлүүд энэгээр ингээд байна. Тэгээд энэ бас миний дуртай энэ малгай, сүмбэр малгай гэдэг юм байлээ. Тэгээд энэгээр миний хөгжмнүүд байгаа. Энэ бол товшуур байна. Энэ хуучны товшуур. Тэгээд энд ширэн цартай хуур байна. Бас миний бүр хамгийн анх хэрэгэлж тоглодог байсан миний бүр энэ баг 10 хэдэн жил жиж байгаа хуур байна. За энэ хэсгээр бол миний болон аав ээж маань дээр биш цоглуулж ирсэн пянцны цоглоолгоод ганц хоёр хосоогоо тэгээд энэ дээгүүрөө пенснууд тэрхэд яг нэг тийм Монгол ардын тийм хуучны пенснуудад айгуу дуртай тийм баг цуглуулж эхэлж байгаа. За энд бол сайн баян гэдэг уран бүтээлчийн нүд гэдэг нэртэй уран бүтээл байгаа. Энэ уран бүтээл бол хүний үйл хөдлөл, зан аашнаас илүү хүний хаарц нүд гэдэг бол хүнийг өөрийг нь илэрхийлэх юм аа гэсэн утга санаатай юм арт инсталляц байгаа. Тэгээ сайн харах юм бол дандаа нүднүүд байгаа. Янз бүрийн юм арцтай нүднүүд байгаа. За энд бол манад бас нэлээд удаж байгаа хөгжим аа ухаан орох цагтл байдаг байсан. Тэгэд энэ айгуу дурсамжтай хөгжим миний. Тэг би энэ дээр хамгийн анх нэг рекординг хийж исэн. Тэр баг 17 8 жилийн 12 3 тал саах энэ дээр битбокс биччихсэн кассетаар нэг ингэ шууд биччихдэг. Тэгээд энийг айгу нандиндаг. Энэ дээр тийг бичсэн байсан кассетууд нь хүртэл байдаг. Хаяа тэгээд яг энэ хөгжмөөр ингэ тавиад сонсч үзэхээр айгу тийм тусгалтай гоё байдаг. За энэ бол манай том өрөө байгаа. Зочны өрөөний хэсэг байгаа. За тэгээд энд бол манай өвөгийн хэрэгэлдэг байсан зургийн аппарат байна. За тэгээд энэ бас цэргийн дашмаг байна. Манай аавын маань хэрэгэлдэг байсан цэргийн дашмаг байна. Тэгээд ингээ ерөөдөө энэ хэсэгт миний уншдаг номнуудын хэсгүүд байгаа. Тэгээ энэ Lego өдр мэтэр бол бас миний бараг 20 жил болж байгаа миний баг бах тоглолдог байсан тоглоомод байна. Энэ жишээ нь манай өвөгийн хэрэгэлдэг байсан радио. Тэгээд энэ ногоон сонгосон нь бол ихэд байгалийн өнгө аюугаа тайвшруулдаг. Тийм учраас энэ ногоон өнгийг сонгосон байгаа. Тэгээ энэ хэсэг бол энэ ч бол ихэд би өөрхөн хаяа нэг ном уншиж нэг юм унших болохоор энэ ч орой чинь гэрлийн насаага намуухан бүдэг гэрэлт ингэ суугаад байгаа. Айгу дуртай. За би ер нь бол Монгол соёл, уламжлалт юм соёлд айгу дуртай. Тэгээ тэр үднээсээ юм орчноо бүрдүүлээд дандаа юм Монгол тавилга бүрдүүлж ирсэн байгаа. Тэгээ нэг талаас айгу гоё. Манай Монгол үндэсний энэ уламжлалтын тавилгууд бол өөр төр бас нэг юм гоё. Арт хэлбэрийг хатгалаад үлдчихсэн. Жишээ нь энэ дээр бол юм гоё. Монгол хээний юм цомрлогууд янз бүр юм аягийн юмнууд байгааг харж байгаа. Энэ үлзий хээ ч юм уу эсвэл энэ үүлэн хээ юм тэгээдсэн. Тэгээ дээрэс нь би болохоо өөрөө уран бүтээлч учраас нэг тодорхой хэмжээнд гоё нэг уур амьсгал бүрдүүлдэг ямар тайван дээрээс нь шууд хараад л өөрөө нэг юм урлаглаг орчин байдаг учраас нэг онгод төрөх бүтээл хийх айгүй гоё тийм орчин бол аюу нөлөөлдөг. Тийм учраас ирэхдээ дандаа Монгол тавилгаар орчноо бүрдүүлсэн байгаа. За манай нохоо Бигл үйлдвэрийн Lucky гэдэг нэртэй нохоо. Тэгээ анх манай 4 сартаад ирсэн. Тэгээ айгүй сэрэг ухаантай, хүний хэлээрээ айгүй сайн ойлгоно, команд хурдан сурдаг. Тэгээ анх охиндоо авч өгч ирсэн. Тэгээ манай охины хамгийн сайн найз нь
Гэр бүлийн аз жаргал гэдэг бол маш энгийн зүйлээс эхэлнэ. Энэ бол харилцаа, нэг нэгнийхээ дэмжих, за нэг нэгнтэйгээ одоо ойлголцдог байх, ярилцж чаддаг байх. Эдгээр бол одоо аз жаргалтай амьдралын гол одоо хөшүүрэг юм болов уу гэж миний хувьд бодож байна.